За сайн байцгаана. Номын ертөнц клубын ингээд ахлагч Батбаяр байна. Манай өнөөдрийн байгаль клубын тухай 50 номны подкастн дээр номын ертөнц клубын гишүүн Мишель Яхи ирсэн байна. За сайн байна. Сайн байна уу? Манай Мишель маань өнөөдөр ямар ном ярихаар ирсэн бэлээ? Түр мөнх гэж зохиолчийн Бяцхан Салхи гэдэг ном ярихаар. Зохиолчийн талаар тодорхой мэдээлэл өгөөч. Ямар хүн байдаг вэ? Манай зохиолч болонгуудаа Монголын хүүхдийн номын зохиолч бас зураач гэж явдаг. Онцлог нь гэх юм бол хүүхдийн ертөнцийг дандаа байгальтай холбож тэгээд энгийн жижигхэн үгээр айгу гүн утгыг илэрхийлж юм лээ. Бүтээллүүд нь одоо ингээд бичсэн номнууд нь хүүхэд гэлтгүү томчуудад ч гэсэн уншиж болохоор тийм онцлогтой номнууд гардаг. Зохиолч хэлээ. Манай ном дээр ямар хөө үйл явдал гардаг вэ? За ном маань болонгуудаа Бяцхан Салхи маань төрж байгаагаар эхэлдэг. Манай салхи Бяцхан Салхи гэдэг нэлээд зөөлхөн ямар ч бараг хүчгүй тийм салхи баггүй юу? Тэрнээсээ болоод өөрийгөө бусад салхинуудтайгаар харьцуулдаг юм ингээд би амар сул дорой байна гэж мэгээд навчигч бараг ингээд хөдөлгөж чадахгүй тийм амар хүчгүй салхи гэдэгтээ ер нь бол нэлээд гутардаг. Ер нь бол навч шарвах, өөс ганхах, сөрөө татах гэх зэрэг ийм жижигэн нөлөө үзүүлж болдсон байх гэдгийг болонгуудаа сүлдээ өөрөө ойлгодог байхгүй юу? Тэгээд Бяцхан Салхи маань болонгуудаа энэ бүгдийг хийж чадж байгаадаа ингээ урамшаад сүүл рүүгээ ингээ өөртөө улам итгэлтэй болдог. Бяцхан ч гэсэн би ер нь бол байгальд нөлөөтэй байна гэдгийг ойлгоод ер нь бол тусдаг. Тийм юм байна. Тэгвэл номны гол санаа бараг ойлгомжтой болчихлоо. Тэгээ би буруу ирсэн магадгүй ер нь өөрийгөө хин гэдгийг олсон мэдээд. Эсвэл арай өөр утгатай. Ер нь бол өөрийгөө ингээд өөрөөсөө том тийм хүмүүстэй ер нь бол харьцуулаад хэрэггүй гэдэг талаар гардаг. Тэгвэл манай номноос авсан дуртай хэсэг вэ? Манай номноос дуртай хэсэг байгаа юу? Бага. Таалагдсан. Бага. Тийм эсвэл сэтгэлзүйгэлсэн эсвэл дуртай нэг шинэ мэдээлэл гэх юм уу? Тиймэрхүү байсан. Яг нэг өөрийгөө ингээд амар голж агаад бусад том салхинуудтайгаа ингээд харьцуулж агаад юу хийж чадж байгаагаа олж мэдж байгаа тэр хэсэг амар сэтгэлдүүл жоохон ч гэсэн би ингээд бяцхан ч гэсэн юм бол байгаль нөлөө үзүүлэх юм байна гэдгийг ингээд ойлгож байгаа тэр хэсэг амар сэтгэлдүүлсэн. Манай энэ ном бан тэгвэл байгаль экологтой яаж холбогдож байгаа яг Бяцхан Салхи гэх салхи маань бас байгалийн нэг хэсэгтэй гэхдээ яг үндсэн таны хувьд байгальтай яаж холбогдож байгаа? Номонд болонгуудаа байгаль ингээд амьтаа юм шиг дүрслэгддэг. Навч салхи, үүс үүл гэх зэрэг юм хөө жижигэн юмнууд ч гэсэн үр нөлөөтэй байдаг, үн цэнтэй байдгийг харуулдаг. Тэгээд байгальтай зөөлөн харьцах, байгаль бол бидний нэг хэсэг шүү гэдгийг ингээд харуулж байсан ном. Байгальтай зүйл ярьсан хэрэг ямар утгаар зүйл ярьсан вэ? Энэ өмнө орж исэн хүмүүс дандаа байгалийн нэг тийм зэрлэг гэднэр гэсэн талаас яриад байсан. Миний бодлоор одоо ингээд байгаль гэдэг чинь мэдээд жижигэн юмнуудаас тогтож байгаа шүү дээ. Тийм чинь яг амар ингээд зэрлэг гэхээр надад бол хотлаа юм шиг санагдаад байгаа л та. Яг одоо жишээлх юм бол навч салхи тэгээ үүс чинь жижигэн юмнууд шүү дээ. Тэгсээр нэ маш том үүрэгтэй зүйлүүд. Тэгэхээр ер нь бол тэд нартэй ийм бяцхан гээд за энэ ч нэг үүрэггүйтэй гэхгүйгээр энэ жижиг юм ч гэсэн үр нөлөөтэй байдаг штэ гэж зөөлхөн тэгээд илдэг харьцах хэрэгтэй. Манай ном маань ер нь ахмад настай хүмүүс уншихад тохиромжтой ном уу? Ахмад настай гэхээр ер нь 30-аас дээш насны хүмүүс уншихад тохиромжтой ном уу? Эсвэл зөвөр нэг жаахан өсвөр насны хүн уншиж болохоор ч бас тийм хүүхдийн маягтай ном уу? Ахмад насны хүн уншихад тохиромжтой гэж ном бол хэлэхгүй. Зөвөр яг өсвөр насныханд бол мэдээж тохиромжтой ном. Яг л өсвөр наснд ч ингээл өөрийгөө голох тиймэрхүү зүйлүүд их гардаг штеп. Тиймэрхүү зүйлүүдэд ер нь бол нэлийн туслахаар ном. Бас тэр утгаар хүүхдийн ном биш гэж явж болох юм тий. Яг хэдий хүүхдийн ном шиг харагддаг ч гэсэн айгу гүн зүй утгатай тийм чухал гол санаатай. Тий. Манай байгаль экологийн 50 ном дундаас яагаад заавал энэ номыг сонгож уншаар болов? Жижигхэн юу хаах Бяцхан Салхи гэцээрнээ нэг cover дээр сүнс шиг юм байхаар нэг гайхсан л та. Сүнс юм ухтаа гэж бодоод тэгээд ер нь бол аюу сонирхол татаад тэгээд Бяцхан Салхи номыг хүмүүс санал болгох гэвэл яг яаж санал болгох вэ? Бас дээрс нь ямар хөө байдлаа хүмүүс санал болгох вэ? Мэдээж өөрийгөө голлох гол тийм ингээд сэтгэл готролд орсон хүмүүс эдтэй. Тиймэрхүү хүмүүст бол нэлийн зөвлөгөө ном. Ингээд өөрийгөө таньж мэдээд ер нь жижигхэн биш
юуд чадахгүй биш шүү. Чи үнэхээр нөлөөтэй гэдгийг ингээд мэдрүүлэхийг хүсдэг тийм хүмүүс байдаг штэ. Тийм хүмүүст бол нэлийн зөвлөхөр ном. Хэдий тиймэрхүү байдал дараа үчсэн уншаад үзсэн байхаа буутааргүй. Ер нь ямар ч хүн нэг тиймэрхүү байдал ордог л яхаж чинь тиймэрхүү байдалд орохгүй явжгаад нас барах барна гэж байхгүй хэлээ. Тэгээд ер нь энэ номыг уншаад үзсэн байхад тиймэрхүү байдалтай толгойд яг хуу номны нэр эднээ санахгүйсэн энэ номыг уншаад тийм ойлгож үлдсэн. Тэгээд сэтгэлд нь үлдсэн байна. Энэхүү гоё номыг бидэнд ярьж өгсөн Мишелдээ баярлалаа. Баярлалаа. За манай өнөөдрийн дугаарыг хүрээд өндөрлж байна. Манай 50 номын уралдаан маань үргэлжлэлээр болно. Хэрв бидэнд санал олох гоё ном байх юм бол манай Facebook пэйж рүү холбогдож болно. Бас дээрэс нь доор байгаа линктэй дараад бидэнтэй холбогдоход нээлттэй байгаа шүү. Тэгээ хэрв санал хүсэлт явуулбал бидэд аягүй их баярлалаа шүү. Ном болох бас тийм амаргүй байдаг. Энэ хүртэл хамт байсан үзэгч олон сонсогчдоо баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.